хамтран үзүүлж байна. Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд чатны хичээл эхлэж байна. Бид өмнөх хичээлээр хятад хэлний одоо үргэлжилж буй цагийг илэрхийлэх арга болон бэй бүхий өгүүлбэр мөн үр дүнгийн нөхөр гишүүн болох зай даа зэргийн үргийг өтсөн. Иргэн нэг санацгаая. Хятад хэлэнд үйл хөдлөл ба юмс үзэгдлийн байр байдлын одоо үргэлжилж байгаа цагийг зэ туслах үгээр илэрхийлдэг. Жишээ нь туяа сушэ дэ мэн кайжа. Туяагийн дотор байрны хаалга онгорхоо байна. Найнай чуанж ландэ мангу пао. Эмээ цэнхэр дээл өмссөн байна. Та сяожэ шуо ингай зүүхэни. Тэр чамд баяр хүргэх ёстой юм байна гэж инээгээд хэлв. Гэх мэтчлэн юмс үзэгдэл ба үйл хөдлөлийн байр байдлын одоо үргэлжиж байгаа цагийг заадаг. Харин хятад хэлэнд зай даа зэрэг үйл өгүүлэх хүний ард байрлаж үйл хөдлөлийн бүрэн дүүрэн төгссөн үр дүн илэрхийлдэг. Гэхдээ тэдгээр нь тохирох үйл үгийнхээ ардал байрлана. Жишээ нь даа нь үйл хөдлөлийн хүрэх гэсэн санааг илэрхийлж үйл үгийн ард байрлана. Тамэн фуси да ди 25 课了. Тэд 25 дугаар хичээл хүртэл давтчихсан. Тэгвэл зайн байр байршлын үр дүн илэрхийлдэг. Нашу хua wo fan zai zhuozi shang la. Тэр бодол цэцгийг би ширээн дээр тавьчихсан. Харин хятад хэлэнд бусдын эрхэнд үйлдэгдсэн өрнөлийг бэй угтуруугаар илэрхийлдэг. Шуму бэй фэн чуй даала. Мод салхинд үлээгдээд унцсан гэсэн өгүүлбэрт мод салхины үлээлтэнд өртсөн байна. Тийм учраас бусдын эрхэнд үйлдсэн гэдэг үүднээс бэй угтуруугийг авах хэрэгтэй байна. Бид өмнөх хичээлийн агуулгаар давтаж дууслаа. Одоо шинэ хичээлтэй орцгоё. Би номыг ширээн дээр тавьсан гэсэн өгүүлбэр зохиоё. 我把书放在桌子上了. Энэ өгүүлбэрт эд зүйлийн шилжилт хөдөлгөөний байрыг зай гэсэн үгээр илэрхийлж байна. Дараагийн өгүүлбэрийг харцгаая. Тэд буйдан барилга руу зөөсөн гэсэн өгүүлбэр байна. 他们把沙发搬到楼上去了 гэсэн өгүүлбэрт доор байсан буйдангийн байршил дээш шилжсэн байна. Энэхүү шилжилт хөдөлгөөнийг даа гэсэн үг илэрхийлж байна. Харин дараагийн өгүүлбэр бол Мама ба каохао да миэн бао чэ чэн пиэн буюу орчуулбал ээж шарж болгосон талхыг хэрчэн болгон зүсв. Хэмээн бүтэн талах хэрчэн болон өөрчлөгдсөнийг зааж. Энэ өөрчлөлтийг чхэн гэсэн үг илэрхийлж байна. Одоо нийт өгүүлбэрээ эргэн харъя. 我把书放在桌子上了. 他们把沙发搬到楼上去了. 妈妈把烤好的面包切成片. Тэгэхээр эд зүйлийн орон байрыг зай гэсэн үгээр илэрхийлдэг. Харин шилжилт хөдөлгөөнийг даа. Өөрчлөлт хувиралтыг чүн гэсэн нөхөр гишүүнээр нэмэн тайлбарладаг байна. Харин өгүүлбэрийн гишүүдийн дараалал нь өгүүлэгдэхүүн, ба, тусгахтхүүн, өгүүлэхүүн, зай, даа, чүн гэсэн нөхөр гишүүд тэдний араас тусгахтхүүн гэсэн дараалалаар байрлана. Үзэгчдээ та бүхэн дараах өгүүлбэрийг орчуулаарай. 姐姐把妹妹送到幼儿园，把今天的汉字写在纸上，要把人民币换成蒙图。
Дээрх өгүүлбэрүүдийн монгол орчуулгыг харцгаая. 姐姐把妹妹送到幼儿园了. Ихч дүү цэцэрлэгт хүргэж өгсөн. 把今天的汉字写在纸上. Өнөөдрийн ханзаа цаасан дээр бич. 要把人民币换成蒙图. Юана монгол мөнгө болгож солиулах хэрэгтэй. Гэх мэтээр орчуулгана. Үзэгчдээ одоо дасгал ажиллаж үзье. Та бүхэн дараах үгнүүдийг зөв дэс дараалалд нь оруулж өгүүлбэр зохиогоорой. Одоо бүтээсэн өгүүлбэрээ тулгацгаая. 他把蛋糕切成小块了. Тэр биолог жижиг хэрчэн болгон зүсв. Үзэгчдээ бид ба бүхий өгүүлбэр дэх зай, дав, чхэн зэрэг нөхөр гишүүний үүргийг үзлээ. Харин одоо харьцуулсан өгүүлбэрийн давуу зэрэгтэй танилцъя. Энэхүү харьцуулсан зэргийг гэн болон зүй гэх мэт үгээр илэрхийлдэг. Жишээ нь 你比我更会游泳. Орчуулбал чи надаас илүү сэлж чаддаг. 他现在更不想回家了. Тэр одоо харихаа бүр болсон. 茶馆是最热闹的地方. Хятад цайны газар бол хамгийн хөл хөөртэй газар. Эдгээр өгүүлбэрээс харахад гэн болон зүй дайвар үг нь өгүүлхэн гишүүний өмнө байрласан байна. Үзэгчдээ та бүхэн дараах хоёр өгүүлбэрийг хятад хэлээр орчуулаарай. Эхний өгүүлбэр тэр надаас бүр илүү хятадаар ярьдаг. Миний хамгийн дуртай спорт бол сагсан бөмбөг. Боломжит хувилбарыг харцгаая. Тэр надаас бүр илүү хятадаар ярьдаг гэсэн өгүүлбэрийг та хаан юшууд би ва гэн хаа гэж орчуулах нь байна. Миний хамгийн дуртай спорт бол сагсан бөмбөг гэсэн өгүүлбэрийг 我最喜欢的运动是篮球. Харин одоо хятад хэлний лихо утас буюу авцалдах үйл үгийн тухай үзье. Хятад хэлэнд зарим үйл үг нэмэн дэлгэрэгтэй салж нийлдэг байна. Ийм үйл үгийг лихо утас буюу авцалдах үйл үг гэж нэрлэнэ. Жишээ: 游泳, 化妆, 散步, 聊天, 帮忙гэх мэт үйл үгнүүд нь хоорондоо салж нийлдэг байна. Харин эдгээр нь цаг хугацаа илэрхийлсэн үгтэй хоршохоор салж нийлж хэрэглэгддэг. Жишээг харъя. 游一会儿泳. Орчуулбал жаахан сэлэх. 化了化妆. Нүрээ буцсан гэх мэтээр салгана. Харин та бүхэн дараах үгнүүдийг өгүүлбэр болгоорой. Эдгээр үг нь 一会儿, 他们, 天, 俩, 聊гэх мэт үгнүүд байна. Одоо зөв хувилбарыг харцгаая. 他们俩聊一会儿天. Буюу тэд баг зэрэг хөөрөлдөж байна гэж орчуулах нэ. Үзэгчдээ бид өнөөдөр ба бүхий өгүүлбэртэх үр дүнгийн нөхөр гишүүн болох зай, дав, чөнгийн үүрэг
мөн гэн зүй орсон давуу зүрх бүхий харьцуулсан өгүүлбэр авцалдах үйл үгийн тухай сурлаа. Харин дараагийн хичээлээр ёо, мэйо бүхий харьцуулсан өгүүлбэр болон эргүүлэн асуух өгүүлбэр мөн үр дүнгийн нөхөр гишүүн болох шан, кай зэрэг үгийн үүргийг үзнэ. Үзэгч та бүхэн үргэлжлүүлээд ундраа багшийн уншлагын хичээлийг хүлээн авч үзнэ үү? Хятад хэлний алсын зайн сургалт.